1999 он зохиогдсон зэвсэг төвчний супер офицер шалгаруулах тэмцээн мэргэжлийн ур чадвар, бие бэлдар, сэтгэл зүйн чадварыг шалгах цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой супер офицер шалгаруулах тэмцээнд зэвсэг төвчний анги бүрээс офицерууд оролцоход хилийнхэнч өөрийн бага бүрдүүлэн оролцлоо. Өмнө нь бэлтгэл аль хэрэг? Бэлтгэл бол хангалттай байсан. Хамгийн хүнд үе бол өчтөрийн дээр тараасан дулсан. Улаан хадны авиралт байсан ба. Хилчдийн төлөөлж оролцсон Лачинжив 2 дугаар ойр чалгарч улмаар Оросын холбооны улсад Хилийн албаны академид суралцах урилгаар шагнуулсан байна. Монголын урт Туранхай нөхөр байстай чими 28 настай байсан. 99 он. За баяр үргээ улам супер офицер генерал болоорой гэж ирээ. За таны өрөөлөө батарч болтгоо. Гоё үг гэсэн мөн. Тэр асуулт өөрөө гоё. Одоо бид нэг олохгүй байхгүй. Тэр яагаад тэгж асуусан тий? Тэгтэл нөгөөтийн генерал болсон байдаг. 10 минутын зайтай офицерууд гүйж гисэн 30 км. Миний гараа бол нэг 14 цаг 40 минутанд нар нэлээд дээрх өөрчлөсөн ингээд гарч ирсэн. 2 цаг 10 минут гүйж ирж ирсэн. Тэгээ энд авсан оноо за гүйлтийн замаа туулсан гэдэг ингээд 2 дугаар шатнд 2 дугаар шатны дүн гарахад орой командны байранд шүүгчнэр дүн гарахад Хилэн зэргийн Лачинжив 1-р байранд гарч ирлээ гэсэн ийм дүнг бид сонсч байсан. Эхний 15 хүн 3 дугаар шатнд явах үлдсэн. Дүн гарсан. Тэгээ 2-р орж тэр үед Оросын холбооны улсад суралцах академийн урилга гардан авсараа миний өнөөдрийн генерал болох зам маань энд би ус юм аа гэж дурсах таатай байна. Манай залуучууд өөрийгөө эхлээд хөгжүүл онлын болон өөрийн бие биедрээ хөгжүүлээд мандал имрүүл зэрэг явж гэмээр тэр өндөр ирэх юм салбаар нэг өдөр хүрнэ та хүн чадна гэж би залуучуудаас хэлмээр байна. Бригадийн генерал, шууч генерал, тэслэгч генерал гэсэн цолууд байдаг. Бригадийн генерал яг миний хажууд ирэл гэл гар орол. Тэгэл хажуус өнгөрөхт. Ямар сүрлэг хүн бэ гэж мөрцөн хараад би ч сүрдээл. Ер нь тэрнээс хойш жуун цэрэг дуртай болсон гэх юм уу? Генерал хүнтэй яг уулзаж ингээд юм ярих бүр амар эмээгээд идсэн. Миний хувьд бол бүр амар сүрдмээр санагдаад байдаг. Тэр онжууд хөдөлгөөлөд би ганцаархна бригадийн генерал навд удаад ингээд ирж үг хэлгээд идэв байхгүй. Тэгсэн би ингээд бууга цээжинд авчихсан. Тэгэл амар сандрал. Би бол хэр баргийн хүнээс сандарддаг юм байхгүй. Бол нэр бол хийгээд нийт ч юм байхгүй. Тэгсэн чинь очсон бол гээ яслага авчихсан. Буу цээжинд дэжиж яслага авч болдгоо байхгүй. Сандарсан тавьж яслага авчих. Бууга ингээд барьж яслаа. Бууга ингээд барьж ясалдаг байхгүй. Тэгээ ингээд ясалчаад тэгээд За яхаа зүгээр ми зэрүүгээ хэлчих гээл. Би амьдралдаа тэгж ирэн сандарч байгаа. Тэр нь амар сүрдмээр л юм байлээ. Алан генералтай ер нь ингээд ярилцлага хийгээд ингээд оолзоод юм гэсэн. Тэгээд тэр хүний бие авчиж байгаа байг нэгдүгээр хоёрдугаар өөр хүн мэдлэг чадвар илүү өндөр чухал санагдсан. Хувцс нь амар гоё таалагдсан. Хувцс мөрц байгаа байдал ер нь тэгээд тэр хүний хөндлөж байгаа цэргүүд аль паагч. Тэгэхээр бригадийн генерал цолол юм наа. Гоё цол. Хөв тавилын ч гэдэм үү тийм л юм байдаг гэж боддоо шүү дээ. Бас тэр хүмүүс бас эзэн хичээвэл заяа чинь гэж үгээдэг. Бас тэр бас айгүй нөлөөлдөг байх гэж боддог. Мөрцийг хараад цэргийн албаны цаашдынх нь ажлууд мөлт амжилт хүсье гэхэд үнэхээр ингэ дотроосоо огшиж байсан. Генерал талд хүрсэн хүмүүсийг ажиллахад юм бол зохион байгуулалт бол удирдах чадвар айгүй өндөртэй. Тийм скилд айгүй сайн суралцсан хүмүүс байдаг санагддаг. Ер нь хямар нь малгаантай гэдэг шиг малгаан сурцуудыг яаш малгар ингээл олон хий уулзтай ч юм хайрцдаг юм. Ер нь юм. Энэ малган хүмүүсийг үзэхээсээ гэж би нэг бас нэг бодол явуулдаг. Генерал цолыг болохоор Монгол Улсын ерөнхийлөгч өгдөн шнэ. Тэн тэрүүгээрээ бас гоё юм. Тийм үү? Тийм шүү дээ. Та нар мэддэг юм уу? Мондог офицер болоод ажиллаа сайн гээд хичээж гал бас цагдаагийн дээд цол болон цаашлаад тэгээд генерал цолонд хүртлээ одоо бас явнаа л гэж боддоо шүү дээ. Өөрөө толгой сайтай мэдээж хичээвэл гоё байхгүй.
Миний хувьд бол генерал цал гэж одоо яг хүрнэ гэж бодох байгаа гэсэн яг өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагатаа тэгээ Монгол улстай хийх сайхан ингээд хийж болох тэр зүйлсийг хийх юмсаа л гэж боддог. Генерал гэх мөрцийг бас зүүж үзнэ гэсэн юм бодлоо байдаг. Цэргийн дээд цолонд хүн одоо улсын орондоо өөрийгөө одоо ашигтай байх, одоо хэрэгтэй хүн байх тал дээр л байна. Яг өөрийнхөө яг хаа урч чадах тэр үргэлжлэл юм. Дайчилж хичээж чадах юм бол боломжгүй зүйлж байхгүй хэл гэж бодож байна. Тэгээд чадах хүстэй хичээнэ л гэж бодчих. Генералтай 4-5 ширтэй баригэд юм шиг зүгээр генерал. Генерал цолон дөрөөрөө амжилт. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдгээ. Үнэхээр ч эх орноо гэсэн нэгэн үзүүр сэтгэл, хичээл зүтгэл тань нэг л өдөр та бүхэнд алтан утсаар бэхэлсэн генерал мөрдөс алтан үсгээр бичигдэх алдар гавьяаг авчрахын дамжиггүй. Жавхланд Монгол орныхоо төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл чөлөөнд байгаа генералуудаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг өнөө цагт түүчээлэн ажиллаж буй алтан мөрдөснүүдтэй Хууль зүйн дотоод хэргийн салбарын нийтийн бүрэлдэхүүний нэрийн өмнөөс Монгол генералын өдрийн цогтой халуун мэндийг дэвшүүлж сайн сайхныг хүсэн өрөөё. Эх орон, эрд цэрэг, офицер бүрэлдэхүүнийхээ төшиг тулгуур нь болж яваарай.